Сайн байна уу? Өнөөдөр би 2 онтой тог үржүүлэх хичээлийг зааж өгч байгаа. Та нарангаас ангийнхнаас төрөлийг сурсан байвал танаас хамаархан. Тэгэхээр би танаас зааж өгч байна. Хоёр дүрийн би танаас өөрөөр хандуулна. 2 дүрийн 8 энэтэй. За нөгөө дүрийн тоогоо энтэйгээ зүг үржүүлнэ. 4 энэтэй. Энэ хөө 48 болчих. Одоо 3-2-ийн 6-гаар 8-ын дор тавихгүй. 4-ийнхээ доор 6-гаар. За 6-гаар тавьсан. 3-1-ийн 3-аар 6-гийнхаа урд тавина. За 8 байгаа юм чинь энэ доор нь 8-ны доор тоо байхгүй гож тэгэл 8-аа доор нь л үч. За 4 дээр 6 нэмэл 10, 4 дээр 6 нэмэл 10 байдаг. 10 байгаа юм чинь тэгээ тавина. Яа тэгвэл тэгээ тавина. Нэгийн тоо бол салсан тоолддог байхгүй. За 20 онтой тоодор яг л хийж хийх ёстой. Нэгийн тоо хэвээр 3 гэж шууд тавихгүй. Салсан дотоо нэг. Яг салсан дотоо нэг. Та нараа л хсуу. Гүйлгээд үзээрэй. За 72-ыг 11 дүүжин нэг л 21-ийг за энд тавих лөө энд тавих лөө 2-оо энд тавих. За нөгөө эндтэйгээ үржүүлсэн цаашаа ингэж бичсэн. За 71-ийн 7 хаан тавих лээ. Энд тавин тий. За одоо яах вэ? 2-ийн 2. Талааны хал талаар. За 9 тэ 9. За та нар ойлгосон. Та нар энийг бичээд үзээрэй. Дэвтэрнийг болоод. За баяртай.